Амар амгалан танд байх болтугай. Өнөөдөр 4-р сарын 2 Пүрэв гараг. Бид заримдаа өөрийнхөө бүх хүч чадалт цаг хугацааг ямар нэгэн зүйлд зориулж түүнийхээ төлөө зүтгэсээр эцэст нь хоосон хоцрох үе байдаг. Гэтэл Библийн номлогчийн үгс 2:26-д Бурхан өөрт нь тааламжтай нэгэнд мэрэгэн ухаанд мэдлэг болон баяр баясгалан өгдөг. Харин нүгэлтэнд цуглуулж хураах зүдрэгийг өгдөг гэж сануулсан байдаг. Таны өнөөдрийн хичээл зүтгэл Бурханы таалалд нийцэж байна уу? Эсвэл зөвхөн өөрийнхөө хоосон хүсэл шунлын төлөө зүдэж байна уу? Бурханы хүсэлгүйгээр хийж буй бүхэн эцэстээ утга учиргүй цаг хугацааны гарц болон хувирдаг. Бид өөрсдийгөө зовоон байж хураасан зүйлс маань нэг л өдөр салхинд хийсэх мэт алга болж болно. Өнөөдөр түр зогсоод өөрийнхөө юуны төлөө ингэж их зүтгэж байгаагаа тунгаан бод. Хэрэггүй зүйл зүдэж амьдралынхаа үнэт цагийг үрхээс татгалзаж Бурханы өгөх жинхэнэ баяр баясгалан утга учиртай замаар алхаарай. Миний эзэн минь намайг хоосон зүйл рүү хөдлөх шунлаас хамгаалаач. Миний зүтгэл, миний хичээл зүтгэл бүхэн таны таалалд нийцсэн утга учиртай байхад туслаач. Хэрэггүй зүйл зүдэж цагаа өргөх биш, харин таны өгөх мэрэгэн ухаан дотор амьдрахад минь туслаач. Амин.